Эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлээс үзвэл өнгөрсөн хугацаанд эрт илрүүлэгт хамрагдсан 6 настай хүүхдүүдийн 95% нь шүд цооролт буюу амны хөндийн өвчлөлттэй байна. Цаашид хүүхдүүдийг эмчлэхээс гадна эрүүл ахуйн нөхцөлийг нь хангах, эргэн бүртээ эрүүл мэндийн боловсрол олгоход түлхүү анхаарна гэсэн тайлбарыг салбарын яам болон мэрэгжлийн байгууллагын өгч байна. Жирэмсэн ээжүүдийн эрүүл мэндийн асуудалд нэгдүгээрт анхаарая, хоёрдугаарт сургуулийн өмнөх боловсрол буюу яс цэцэрлэгийн хүүхдүүд гэрийн боловсрол гэрээр өсөж байгаа хүүхдүүдийн ээжүүдийн эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлээ. Гуравт нь сургуульд орсон хойно тэр нөхцөл шууд угаах орчныг бий болгоё, өөрсдийн дадлыг бий болгоё. Бусад улс орнуудын туршлагыг харахаар бас өдрийн цагаар шүдээ угаах дадал зуршлыг бий болгосноор маш их өндөр үр дүнд хүрж байгаа зүйл байгаа. Тэгэхээр бид нар сургуулийн орчин төдийгүй ажлын байран дээр томчууд маань хүртэл өдрийн цагаар шүдээ угаадаг бол энэ дадлыг бид нар эхнээс нь бий болгоод ингээд үе шаттайгаар бид нар ер нь иргэдэд боловсролыг олох дадлыг бий болгох энэ ажлыг жилийн турш байнгын тогтмол хийж хэрэгжүүлж амжилтанд хүрнэ. Цаашид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог хангах чухал гэж мэрэгжлийн байгууллагын үзэж байна. За мөн олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг салбарын мэрэгжлийн холбоодын төлөөлөл тайлбарлаж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол 2030 он хүртэл бол шүдний хөгжлөгөө дэлхийн хүн ам хөгжлөлгүй хүн болгон тусламж үйлчилгээ авдаг болсон байна гэж нэгт. Хоёрт бол сахарын хэрэглээг бууруулна. Сахарын хэрэглээ их бүтээгдэхүүнтэй байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг цуслана гэдэг ч юм уу. За мэдээж амны хөндийн боловсролыг нь бол бүх нийтийн хүн ам хүргэнэ гэсэн иймэрхүү бас чиглэг бодлогууд бол дэлхийн шүдний холбооноос баримталж байгаа. Мэргэжлийн холбооны мэдээлэлээс үзвэл улсын хэмжээнд одоогоор шүдний нийт 600 гаруй эмнэлэг ажиллаж байна. Эмнэлгүүдийн 90% нь хувийн хвшилд хамаарч байгаа юм. Харин шүдний эмч нарын 75% нь Улаанбаатарт ажилладаг. Цаашид орон нутагт эмч нарын ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үндэсний чуулганд оролцогсод үзэж байна.